За бүгдээрээ сайн бацгаана уу? Гэрэл тарат байна. За тэгээд YouTube-ийн уншилгаа хийгээд аль хэдийн 1 жил болсон байна. Тэгээд 5 сард бас гэрэл тараад YouTube уусан юм аа. 1 жилийн ой болж байгаа юм байна. За тэгээд ойгоо өгтүүлээд та бүгдээс гоё хайрын дэлгэрэнгүй уншлах хийж өгөө гэж миний хувьд бол зорилоо. За тэгээд энэ хугацаанд надтай хамт байсан бүх сонсогчдоо ямар ч байсан маш их баярлалаа. Тэгэд маш их талархаж байна гэдгийг та бүгдтэй юуны төрөнд хэлмээр байна. Тэгээд групп маань болохоор зургийн хэлбэрээр гарч ирнэ. Тэгээд та бүгд маань группээсээ сайн сонголтоо хийгээд групп дээр ороод ирээрээ. Тэгээд та бүгдээсээ нэг хүсэх зүйл гэх юм бол яг ямар уншлага сонсомоор байгаагаа та бүгд маань комент сэдвээр бичээд өгөөрэй. Тэгээд ойрын хугацаанд маш олон уншлагууд орсон учраас би бас сэдвгүй болцоод байгаа. Тэгээд энэ дээр маань та бүгд гоё туслаад гоё итгэвтэй оролцоорой гэж та бүгдээ урьж байна. Тэгээд уншлагаар нь хамтдаа уулзъя. За нэгдүгээр бүлгийнхэн маань уншлагатаа тавтай морил. За өнөөдрийн уншлага маань болохоор та бүхэндээ гэрэл тараотын зүгээс 1 жилийн ой маань ерөөхдөө 5 сард болж байгаа учраас та бүгдтэй зориулаад тэр хүний бодол мэдрэмж тань хайртай юу гэдэг асуултуудад ер нь хариулахад бэлэн болсон байгаа. За дээр гарч байгаа ерөөхдөө энэ хар оракул картуудаар хоёрын харилцааны одоогийн нөхцөл байдал яг ямар байна вэ? Яг юу хүсэж байна вэ гэдэг нь ерөөхдөө бол гарч ирж байгаа. Тэр нь энерги шалгалт болоод ороод ирэх юм. За дараа нь болвол жижиг оракул картуудаар болохоор яг энэ YouTube бичлэгийг үзэж байгаа нэгдүгээр бүлгийнхний хувьд хайртай хүний хандлаар юу гэж бодож мэдэрч байна вэ? Энэ харилцаанаас та яг юу хүсээд байдаг вэ? Юу авах вэ? Юу мэдрэхийг энэ харилцаа ямар байгаасаа гэж хүсдэг вэ гэдгийг хамтдаа хараад баруун талд буюу энэ том оракул картаар болохоор таны бодож байгаа хүн таны талаар юу гэж бодож мэдэрч байна вэ? Тэр хүн танд хайртай юу? За энэ харилцаанд ирээдүйд юу нь яг юу төлөвлөж байгаа вэ? Ирээдүйн рүү чиглэсэн үйлдэлийг юу гэж харж байгаа вэ гэдгийг хамтдаа харах болно. За дээр байгаа буюу энэ муурны доотлолтойгоо 3 карт байгаа. Тэгээд дэлгэцийн маань бас гаргах чадвараас шалтгаалаад нэг нь л гарсан байгаа харагдаад ах шиг байна. Тэгээд дээр картууд бол таны бодож байгаа тэр хүнд таны яг ямар зан чанар илүү таалагдаж татагддаг вэ гэдгийг хамтдаа харах гэж байгаа. За нэгдүгээр бүлгийнхний маань хувьд болвол би биендээ маш хүчтэй татагддаг гэж бол гарч ирж байна. Тэгэхээр би биендээ бол айгүй хайртай гэж бол шууд хэлж болно. За байж байгаараа биндэг гялсхан нэг тохиргоо хийгээд ахъя. Зя. За тэгээд би биэнд бол маш хүчтэй татагддаг. За тэгээд ингээд магадгүй би биентэйгээ айгу уулзаж ингэж болцоож явахыг айгу хүсэж байгаа. За тэгээд энэ харилцаан дээр айгу суралцаж байгаа. Тодорхой хэмжээнд бол урт хугацааны үерхэл, урт хугацааны гэр бүлийн харилцаа гэдэг юм. Урт хугацааны гэр бүлийн үерхэл үргэлжилсэн юм харилцаа байгаад байгаа. Тэгээд ингээд би биентэйгээ өнгөрүүлсэн сайхан хугацаануудаа бол дурсаж ингэж зураг байд юм уу те аяллаар явсан бичлэг байд юм уу сайхан цагуудаа бол ингэж дурсаж харахыг хүсдэг. За тэгээд энэ харилцаагаа бол одоо нэг power couple гэдэг шиг маш хүчрхэг ийм хосууд болохыг хүсдэг. Ийм илбэг дийлбэг би биендээ бүр ухаангүй хайртай юм хосууд болохыг хүсээд байгаа. Ойрын хугацаанд болцоонд явахыг хүсэж байгаа. Би биендээ маш их татагдж байгаа. За магадгүй ингээд зарим одоо сонсогчийн маань хувьд гэх юм бол хосынхан одоо нөгөө нэг хостой хэрнээсээ одоо ажиллаж гэдэг юм уу, сургууль солиосон ч гэдэг юм уу, сошиалорч гэдэг юм уу, тань руу аявуух юм одоо хандарч гэдэг юм уу, айгүйх ингэж нөгөө тантай танилцээ гэдэг ч юм уу, жоохон сэтгэмэх байдал ер нь айгүйх болоод байгаа байж болно. За ийм ерөөхдөө харилцаанд байгаа болвол ер нь харилцааных нь одоо тэр хэм маягт нь бол 1-3 шинж тэмдэг ерөөхдөө тохирч байгаа юм бол таны бүлэг гэж бол ерөөхдөө ойлгож болно. Тэгээ энэ бол тодорхой хэмжээнд бол бас нэг хоорондоо харилцаад нэлээд удацсан
За гэр бүлүүд, за магадгүй гэр бүл болохыг хүсэж байгаа ч гэдэг юм уу, гэр бүл болох шатанда аль хэдийн орцсон хүмүүсүүд маань зориулж байгаа уншлага байна гэж бол гарч ирж байна. За тэгээд нэгдүгээр бүлгийнхний хувьд болохоор хайртай хүнийхээ талаар ямар бодол мэдрэмжтэй байна вэ гэдэг дээр King of Pentacles доош гарч ирээд Chariot дэшээ, Lovers доошоо The Fool and World дэшээ гарч ирсэн. За тэгэхээр нэгдүгээр бүлгийнхний хувьд бол энэ харилцаагаа болон нөгөө хүнийг бол энэ хосын харилцаан дээр хичээл зүтгэл гаргахгүй байгаад байгаа. Жохон ингээд гацалтай байдалд орсон байгаа. Тэгээ энэ сонсож байгаа бүлэг нь яг уу дийлэх хувь нь эмэгтэй хүмүүс байх магадлал өндөр. За тэгээ эрэгтэй талаа болохоор энэ харилцаан дээр жоохон хичээл зүтгэл гаргахгүй, магадгүй надаас хөрцөн ч юм шиг, надад хайргүй болсон ч юм шиг энэ харилцаан дээр нэг хичээл зүтгэл гаргахгүй байгаа тандаа гэдэг мэдрэмжийг аваад ер нь айгу удаж байгаа хүмүүс гэж бол гарч ирээд байна. Тэгээд ерөөхдөө бол өөрсдийнхөө энергийг айгу татаад авцсан. Би яхаараас нь ер нь бол гүөх ёстой гэж энэ харилцаан дээр би яагаад хичих ёстой гэж тэр хүн хүчих ёстой гэд нөгөө хүний хосоо аюу хүлээж байгаа юм байдал та. За тэгээд энэ байдал одоо цоо шинхэн хайр дурлал шиг гоё юм халуун дулаан би бин рүүгөө тэмүүлсэн, байнгын болцдог, байнгын гинтийн бэлэг илгээдэг ийм харилцаа болоосой. Тэгээд энэ харилцаа дараагийн шатнд гараасаа буюу би бинэрээ илүү гүн гүнзгий болоосой. За тэгээд бүр үнэхээр юм гал халуун хосууд тэгсэн мөртлөөсөө ингээд нөгөө би бин тийм гүнзгий харилцаатай болох юмсан. За баг ингээд нүдэрээ хараад ойлголцдог ч гэдэг юм уу. Хэр баргийн юм дээр одоо ингээд маргалцаж муудалцахгүйгээр бараг ингээд ярилцаад гэдэг юм уу 2 3 үг ярилцаад ойлголцох хэмжээний ч гэдэг юм уу. Эсвэл бүр гүн гүнзгий юм итгэлцэлтэй болохыг хүсэж байгаа юм хүмүүс байгаа гэж бол харагдаад байна. За тэгээд Chariot гарч ирж байгаа нь бол яалтчгүй та шинэ шатнд гарахыг хүсэж байгаа. За тэгтээ энэ хүн бол King of Pentacles Lover доошоо гараад байна гэхэлэр та бас жоохон энэ хүн ер нь хайртай байха болцсон юм шүү дээ. Ер нь энэ харилцаагаа ер нь урт хугацаанд гэж харахгүй байгаа юм шүү дээ гэдэг нэг юм харилцаанд итгэлгүй байдал магадгүй юм хардталтай энерги бас орж ирээд байгаа байдал бол харагдаж байна. За тэгээ яг үнэндээ манай нэгдүгээр бүлгийнхэн бол яг бодож байгаа хүндээ бол мэдээж бол хайртай тий. Тэгээ энэ харилцаанаас таны хувьд бол юу хүсэж байдаг вэ гэхээр за би бас групп шалгалтын эхэнд бас хэлжсэн. Гэр бүлтэй хүмүүс байх юм бол яг ингээд гэр бүл шиг ийм халуун дулаан ерөөсөө байха болцсон. Тэгээ тэрнээс болоод би ингээд айгу хүүтэн хүндий жоохон жижиг сажиг юм дээр уурлах гад байдаг ч гэдэг юм уу те. Жоохон ингээд бухимдуу болцсон, өөртөө жоохон итгэл унаад тэгээд энэ харилцаан дээр хичээх жоохон хүсэлгүй болчиход байгаа. Тэгэхээр энэ харилцаанаас яг юу хүсэж юм гэхлээр ийм гал халуун байхыг хүсэж юм. Би бинрүүгөө байнгын ингээл мессежсэж бичээл, би бинийгээ болцоонд уриал анх хосуу танилцаад ямар байдаг вэ? Тэрэн шиг ийм өрнөлтөө байхыг ерөөхдөө бол хүсэж байна. За тэгээд тэгэж байхыг хүсэж байна. За тэгээд яг нэг юм гэр бүлшөөг одоо нэг юм аз жаргалтай сэтгэл хангалуун одоо 10-аас 1-ээс 10 оноогоор үнэлье гэх юм бол нэг 5 оноотой байгаа учраас энийг ахиулаад 7, 8, 9 бүр 10 болохыг хүсэж байгаа сэтгэл ханамжийн хувьд бол нэгдүгээр бүлгийнхэн маань. Тэгээд маш юм тогтвортой харилцаа хүсэж байна. За яг гэр бүл болоогүй хүмүүсүүдийн маань хувьд бол энэ хүнтэй гэр бүл болохыг хүсэж байна. За гэр бүлийн харилцаатай хүмүүсийн хувьд гэх юм бол тогтвортой, халуун дулаан ийм найрсаг дотоод амар амгалан би биендээ итгэдэг, хайраа илэрхийлдэг ийм харилцаа бол хүсээд авал харагдаж байна. За тэгээд энэ харилцаа буюу нөгөө хүн чинь өөрт чинь итгэлийг өгч чадахгүй байгаа учраас одоо л өөрийгөө жоохон хаацсан гэх юм уу, тэр хүнтэй нэг юм ярихгүй, хин санаачлахгүй юм нөхцөл байдалтай байгаа учраас энэ нөхцөл байдлаа тайлаад илүү санаачлалтай болохыг хүсэж байна. Тэгээд 5-ын зоос 2-ын зоос гарч ирж байгаа гэхлээр энэ хүн танд ингээд сэтгэл ханамжийг өгөхгүй, хайраа илэрхийлэхгүй
энэ харилцаан дээр урт хугацааны ирээдүй хараад байгаа харахгүй байгаа нь мэддэхгүй юм эргэлзээтэй нөхцөл байдал, ийм сэтгэл ханамжгүй байдал нэлээд удаан үргэлжлээд байгаа учраас таны хувьд бол энэ харилцаагаа нэг бол бүр дуусгадаг ч юм билүү, бүр салдаг ч юм билүү гэдэг бодол бас хаяа орж ирдэг гэж бол харагдаж байна. Тэгээд энэн дээрээ та бас айгу сонголт хийхийг хүсэж байгаа бол харагдаж байна. Тэгээд энэ ийм тодорхойгүй ингээд хайр дурлалын байдал ингээд гүйцэд илрээгүй нөхцөл байдал удаан үргэлжлэх юм шүү дээ гэж бол айж байгаа айдас бол байна. Тэгэхээр энэ тодорхойгүй нөхцөл байдлаа арилгаад сэтгэл ханамжаа ахиулаад бин рүүгээ ингээд юм маш их ингээд нөгөө юм гал хосууд гэдэг шиг анхаарал халамжаа шилжүүлсэн юм халуун дулаан энергитэй ийм харилцаатай байхыг хүсэж байгаа гэж бол нөтер бүлгийнхэн бол харагдаж байна. За тэгээд таны бодож байгаа хүний хувьд гэх юм бол таны энерги бас юм толдож байгаа юм шиг юм зүйл орж ирсэн. Тэр нь юу гэхээр энэ дээр хааны зоос бас доош гарч ирсэн, лаварс доошоо гарч ирсэн. Тэгэхээр яг таны мэдрээд байгаа гэдэг юм уу? За нэгдүгээр бүлгийнхэн надад бас ингээд хайргүй болчихжээ. Надад ингээд итгэхээ болчихжээ. Одоо намайг ингээд үнэлж одоо хүндлэх гэх юм уу да тий? Намайг одоо ингээд нэг жоохон үл тоомсорлоо байна да. Надад ер нь ингээд нэг юм сэтгэл гаргахаа болчихжээ. Намайг ер нь хайрлахаа болчихжээ гэдэг мэдрэмжийг бас нөгөө хүн чинь аваад байна гэж бол харагдаж байна. Тэгэхээр яалтчгүй та ингээд угаасаа энерги татаж аваад энэ жоохон юм савааны хатны энерги гэдэг бол уусч хүүтэн үндий байдлыг илэрхийлдэг байхгүй юу? Тэгээд тэр хүүтэн үндий байдлыг та тэр хүнд илэрхийлээд байгаа учраас тэр чинь бол угаасаа нөлөөлөөд юм хүүтэн үндий болцсон. Надад нэгдүгээр бүлийнхэн маань хайргүй болцсон гэж бас яг бодоод байгаа харагдаад байна. Яг тантай адилхан. За тэгээд энэ хүн таныг emperor гэж бодож ийн гэхлээр одоо гэр бүл болох хэмжээний хүн гэж бол бас харж байна. Аль хэдийн гэр бүл болцсон хүн бол одоо бүр нөгөө ийм яг киногаар дүрслээд байхад ийм хатан татвар юм гэл байдаг шүү дээ. Тэрний бол хатна. За хаана нь эрэгтэй хүн байгуул хаана нь, эмэгтэй хүн байгуул хатна наа гэж харж байна. Тэгэхээр маш ийм төлөвшсөн за нэг ийм гинт уурлал, гинт инээгээл нэг тэлдэггүй байр суурь айгуу сайн хадгалж авч үлддэг, маш хурц ухаантай, гаргаж байгаа шийдвэрүүд нь айгуу алсын араатай байдаг ийм хүн гэж бол үзэж байна. За таны хэлж байгаа үг, үйлдэл энэ төр бол энэ хүнд айгуу нөлөөлдөг, айгуу хүчтэй нөлөөлдөг гэж бол гарч ирж байна. Тэгээ таны бас юм жоохон хүүтэн үндэж гэдэг юм уу? Энэ хүн навдтай ингээд цаг гаргаж болцоо энэ төр явахгүй хат би яагаад энийг санаачлах хэвээр ингээд нэг юм энерги татсан байдал чи энэ хүнд жоохон хүнд туссан байна. Тийм тэгэхээр энэ хүн бас таныг бас өөрт нь хайргүй болчихжээ гэж бас мэдэрч байна. Тэгээд нөгөө талаасаа хэрвээ таны бодож байгаа хүн эрэгтэй байх юм бол devil доошоо харж гарч ирж байна гэхлээр өөрийнхөө одоо нэг юм муу зуршилтаагаа тэмцээ тань руу ерөөхдөө бол ингээд нөгөө үйлдэл хийж чадахгүй байгаа даа гэж бол гарч ирж байна. За тэрний үс үг юм гэхлээр би одоо ингээд айгуу алкогоолны хамааралтай ч гэдэг юм уу. За би айгуу олон ингээд бет мет тавиад ч гэдэг юм уу. Одоо short тийм арилжаанд ингээд ороод айгуу хүмүүг төрөг алддаг. Эсвэл миний орлого хангалттай биш. За би одоо хангалттай гоё бийтэй биш гэдэг ч юм уу те. Би хангалттай спортлог биш одоо юу гэдгийг тэр хүний нэг жоохон эмзэглэж явдаг юмнасаа шалтгаалаад нэгдүгээр бүлгийн хайгуу муу юм чинь би тэр хүний хүссэн шиг тийм лаг биш юм чинь эсвэл та энэ хүнийг айгуу олоодаа нөгөө шүүмжилдэг гэж болно. За чи одоо энэ дээр анхаарад энийгээ засчихал та яагаад дандаа ингээд хувцас ихэж тавьдаггүй юм бэ ч гэдэг юм уу. Эсвэл чиний эн чинь айгуу сул талтай амаа чи энийгээ засчихгүй юм тэргээл айгуух ингээд тэр хүний жоохон үгэлдэг гэх юм уу. Тэрнээс ч юм болоод энэ хүн бас айгуу эмзэглээд за би энэ хүнд бол энэ мундаг хүнд бол голгох юм байна гэж бодоод бас юм итгэлгүй болцсон гэж бол гарч ирээд энэ харилцаан дээр.
За тэгтээ болвол айгүй хөөрхөн хоёрын хувьд бол хоёулаа бие биендээ бол татагддаг. As a once бол айгүй хөөрхөн ингээд нөгөө таталцал байдаг. Eight a once бол уул нь энэ хүн бол одоо тантай ингээд нөгөө нэг болцоонд явах, хамтдаа ингээд амар гой гал халуун хосууд болохыг айгүй хүсдэг. Тэгээд одоо өөртөө чинь бол гэр бүл болохыг хүсдэг гэдэг аахгүй юу? For once бол гэр бүл хурмыг хэлтэгтэй. Тэгэхээр магадгүй өөртөө чинь ойрын ирээдүйд хурим ихийг хүсэж байгаа. Тэгээд маш олон зүйлүүдийг хийхийг хүсээд идэг гинэ. Одоо магадгүй ойрхон аялалд явах, гой болцоонд явах. За заавал ингээл нэг юм энгийн болцоо гэхээс илүү ингээд юм бүр ингээд гадаад руу яваад ингээд айгүй лаг үнтэй ч гэдэг юм тийм болцоо хийхийг энэ хүн бол уул нь хүсдэг. Гэхдээ ингээд өөртөө итгэлгүй байдал өөрийгөө голоод юусоо чаддгүй гэдэг аахгүй юу? Тэгэхээр энэ хүн болвол тантай ирээдүй харж гин, өөрийн гэсэн хүсэл байна. Тэр хүсэл нь унтраагүй байна. Тэгээ таныг маш ингээд Emperor бол бүр хааны карт гэхээр таныг баг ингээд за шүтдэг гэхээр бас хаашийн дээ. Айгүй өндрөөр үнэлдэг. Хэлсэн шүү дээ таны ингээд хэлсэн үг үйлдэлийн хүнд айгүй нөлөөлдөг гэхээр чинь л ойлгомжтой байгаа шүү дээ. Таны ямар хэмжээнд хайрлаж хүндэлж байгаа юм тий. Тэгэхээр яалтчгүй энэ хүн бол танд хайртай гэж бол гарч ирээд байна. За тэгээд энэ хүн одоо ирээдүйдээ тий ирээдүгээ яамаар байгаа вэ? Ирээдүгөө юу гэж харж байна? Ирээдүйдээ энэ харилцаа яа гэж бодоод байна вэ гэдэг дээр болохоор 8-ын зоос 7-ын сава доошоо The Moon card гарч ирсэн. The King of Wands, The Magician гарч ирж байгаа байхгүй юу? За энэ хүн бол одоо за ирээдүгөө яах талаараа дотроо бол маш их зүйлийг бодож байна. 8-ын зоос бол энэ харилцаан дээр хичээнэ буюу энэ харилцаагаа улам сайжруулна гэж энэ хүн бол төлөвлөж хичээж байгаа. Энэ 8-ын зоос болохоор зүгээр ингээ бодоод суугаад байх биш. Тэрнийхээ төлөө ингээд үйлдэл аавна гэсэн үг байхгүй юу? За би одоо тэдэн жилийн дараахад тэдэн дөрөвний хадгаламж нэгээд тэрнгээр аялаа, тэрнгийн үлдээгээ тэрний эрүүл мэндэ битээр сайжруулахын тулд ингээд шинжилгээнд орно гэдэг ч юм уу тий ингээд бүр юм бодит юм төлөвлөгөө энэ хүн бол гаргаж ийн гэсэн үг. За тэгээд тийм гэхдээ энэ хүний одоо эгоноос болоод гэдэг ч юм уу үнэхээр энэ хүн надад хайртай юм уу хайргүй юм уу эсвэл энэ хүн намайг хүндлэхгүй ингээд янз бүрээр хилээд байгаа юм чи би одоо ингэж жижиг ер нь ёс байгаа ч юм уу байхгүй ч юм уу гэдэг гомдлоосоо болоод энэ хүчин заримдаа суларчдаг. Тэгэд энэ хүн одоо Moon card бол тотгошоогоо ороод жоохон ямараад дууга хураагаад танаас энерги татаад байгаа бол яагаад ингэж байгаа юм болоо гэж тодруулаад асуухад Lovers доош харж ирсэн. Тэгэхээр үнэхээр одоо нэгдүгээр бүлийнх нь надад хайртай юм уу хайргүй юм уу гэдэг дээр ингээд эргэлцсэн байдалтай байна. Надад ингэж хандж байгаа юм чи надад юм хандлага гаргаж байгаа юм чи энэ хүн чинь тэгвэл хайргүй юм шүү гэж бодоод байгаа бол харагдаад байна. За тэгээд заримдаа бол энэ харилцаан дээр бас жоохон өөрөө манлайлж оролцохыг аюу хүсдэг. Одоо юу гэх юм бэ? Аяллаар явлаа гэж бодоход одоо маршрут одоо тэр газраар ингэж яваад тэдэн өдөр амраад тэнд хоолнд ороод буцаж наашаа ирээд гэл ингээл бүх төлөвлөгөөг өөрөө манлайлаад гаргахыг хүсдэг. Тэгэнгუთ заримдаа та энийг ингээд нөгөө наа чи амар буруу юу вэ штий айгүй хүмүүн хүрх юм байна гэдэг ч юм уу эсвэл наад чи айгүй онцгүй юм байна тэрэн зүгээр юм байна тэр газар жоохон цэвэрх юм байна гэдэг ч юм уу нэг юм манлайлын жоохон эвдээд урмыг хугалчаар энэ хүн бас жоохон ингээд зөрүүд гүжчихдэг гэх юм уу үгүй минийхаа байх ёстой гэд тэгээд хоёрын дунд ингээд зөрчилтэй үүсдэг гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр энэ хүнийг бас жоохон ингээд манлайлуулаад явуулж байвал бас зүгээр. Тэгээ яг нэг юм одоо л нэг тийм гацалтанд орсон. Тэгэд энэ хүн надад хайргүй байхаа гэд бүр ингээд бүр толгоо нь бүр ингээд эргэцсэн байгаад харагдаад байна.
Энэ бодол нь бас жоохон гүн орцсон байгаль харагдаад байна эргэлзээ. Тэг хэрвээ энэ хүн болно шүү дээ тий. Энэ харилцаанд ингээд эргэлцгээр болоод энэ хүн надад хайртай, энэ хүн нам хүндэлдэг гэд энэ хүн ойлгочих юм бол 8-ын зоос болон magician гараад ирнэ гэхлээр бүр ямар ч саад бэрхшээл тий. Тойрын дунд тулгарсан байсан ч гэсэндээ тэр чинь одоо юу гэх юм бэ? Эрүүл мэнд байж болно. Маш их мөнгө олох шаардлага байд юм уу? Таны юу хүсэж байгааг энэ хүн бол зүгээр биелүүлж чадна гэдэг байгаа байхгүй юу? Тэ хангалттай хайрлаад өгөх ч юм уу? Хангалттай хайр дурлалын тал дээр итгэлийн өгчих юм бол энэ хүн бол зүгээр дэлхийг ч эргүүлнэ гэдэг ч юм уу? Тийм хүчтэй одоо хичээ. Тийм. Тэгнэ гэж бол харж чинь. Гэтэ энэ бол нэг тийм бодол санаа гэхээсээ илүү тэгэхээр бодит үйлдэлэр бол таныг бол бүр ингээд дэмжиж гэдэг юм уу? Юу хүссний чинь ингээд авч өгөөл те. За тэгэх мөнгөтэй одоо биш бэжж болно. Гэхдээ энэ хүн бол тэр бүгдийг олж чадна гэж өөрийгөө бодоод байна л та. Тэгэхээр бодол хүрч байгаа газар бол үйлдэл бол ялцчихгүй заавал хүрдэг. За тэгээ сүүлийн хэсгэрээ болохоор энэ буюу таны хайртай хүнд таны яг ямар зан чанар таалагддаг вэ гэхээр таны амнаас дандаа гоё өгнүүд гардаг. Тэгээ маш баялаг мөрөөдөлтэй, том мөрөөдөлтэй. За тэгээд байгалийн сайн сайхан, юмны сайн сайхан, юмны гоо үзэсгэлэнг айгүй сайн харж чаддаг. Айгүй эерэг бодолтой. За тэгээд ингээд нэг асуудал тулгарлаа гэхэд BC optionтой байж байгаа. Тэ ингээгээл тийм амар хурдан сэтгэл өтгөл болоо над чинь гिचил та гэл. Одоо нэг газар хоолнд орё гэж цаг авсан байлаа гэхэд нөгөө газар нь хаалттай байх юм бол өө за хойлоо өнөөдөр зүгээр л энгийн хоол идэл та гэлтэй хажууд нь байгаа зүгээр энгийн заавал үнэтэй ресторан биш зүгээр ингээд нэг юм хоолны газар орчдөг ч юм уу те. Тиймэрхүү байдлаар асуудлыг нэг хүндрүүлэхгүйгээр гоё шийдчихдэг нь энэ хүнд аюу гоё ямар байдаг. Тэгээ бас нэг тийм түрүүн ч бас би хэлсэн шүү дээ нэг тийм сэтгэл хөдлөлөөрөө гэхээс илүүтэйгээр мэдрэмжийн тулгуурлаад юмд айгуу гоё ханддаг айгуу мэдрэмжтэй л гэж өөрөөхөд бол бодтiin байна. За тэгээд бүгдээрээ нэмэлт хэсэг дээрээ болохоор хоёрын хувьд бол одоо ингээд би бинийг жоохон буруу ойлгоод гацаад жоохон ингээд хүүтэй хүндий би биндээ хайргүй болсон ч юм шиг нэг юм гацалт байгаад байгаа шүү дээ. Энэ яагаад энэ гацалтанд орсон бэ гэдэг нэмэлтээрээ хараад ямар үйлдэл хийвэл энэ гацаанаасаа гарч хөдөлгөөнд орох вэ? За тэгээд та тэр хүнийг юу гэж буруугаар ойлгоод байгаа вэ гэдгийг харъя л та. Тэр нь юу гэсэн үг гэхлээр та надад хайргүй гэд бодоод байгаа боловч яг үнэндээ тэр хүн танд хайртай байна шүү дээ. Тэрэн шиг одоо таны буруугаар ойлгоод байгаа зүйл нь тэр хүнийг буруу дүгнээд байгаа зүйл нь юу юм бэ? За тэгээд ойрын 5 сарын энэ харилцааны ирээдүй юу вэ гэдгийг хамтдаа харна. Энэ харилцаа юу нууршилж чадах юм уу гэдгийг хамтдаа харнаа. За тэгээд нэмэлтийн маань авахаар бол та бүгд маань гэрэл тароод 2025 гэдэг Instagram хуудасаар холбогдоорой. Тэгээд та бүгдд маань таалагдсан бол өөрсдийн дуртай эможиго болон зүрхний эможи та бүгд маань гоё үлдээгээрэй гэж та бүгдээсээ хүсмээр байна. Тэгээд ямар онцлог хүлээж авмаар байгаа гоё итгэвтэй коммент сект үлдээгээрэй. Тэгээд амжилт хүсье. Түр баяртай. За 20 дугаар бүлгийнхаа маань уншлагатай тавтай морил энэ удаагийн уншлага маань за нэг жилийн ойдоо зориулаад та бүгдтэй хайрын дэлгэрэнгүй уншлагыг хийж өгөхөр болсон байгаа. За голд харагдаж байгаа хар oracle картуудаар бол ер нь энерги шалгалт байдлаар явагдана. Энэ бүлгийг сонгож байгаа хүмүүс ямар хайрын харилцаатай хүмүүс байх вэ гэдгийг хамтдаа хараад энерги шалгалт нь тохирж авах юм бол та бүгд нь өөрчлөлөөд уншлагаас уснаа гэсэн үг. За уншлагын болохоор баруун гар тал буюу жижиг тарот картуудаар таны бодол мэдрэмжийн талаар илэрхийлсэн байгаа. За эсрэг тал буюу том oracle карта таны бодож байгаа хүний бодол мэдрэмж болон ирээдүйн талаар юу ихээр төлөвлөж байна вэ? Ирээдүйг юу гэж харж байна вэ гэдгийг хамтдаа хэлнэ. За муурын баруун талд буюу өнгөлөг картуудаар болохоор таны бодож байгаа тэр хүн таны ямар зан чанарт илүү татагддаг вэ гэдгийг oracle картаараа харж өгсөн байгаа. За ингээд хамтдаа уншлах руу оръё. За энергийн шалгалт хэсэгт болохоор би биендээ маш их гинтийн байдлаар буюу
огт би бинийг танихгүй байжгаад би биэндээ үнэхээр анхны харцаар дурлсан юм осууд би бинийгээ маш их хайрлаж би бинийгээ маш хамгаалдаг маш гоё харилцаатай байжгаад за хэрүүл маргаан гараад гэдэг юм уу ямар шалтгаанаар байж болно хоёр маань тусдаа байгаа за эсвэл салсан осууд байх юм бол за энэ бол таны групп гэсэн үг. За тэгээд энэ харилцаагаа та бүгд маань өсөж хөгжүүлэхийг хүсэж байна. Эсвэл тийм ер нь бол шин шатанд гарах буюу энэ харилцаа нэрээ эвлэрч нэгдээд эрүүл харилцаанд орохыг хүсэж байгаа. За эсвэл энэ харилцааг дуусгахыг хүсэж байгаа юм хүмүүс байх юм бол за яг дуусгахыг хүсэж байгаа гэхээс илүү тэг энэ харилцаагаа хөгжүүлэхийг хүсэж байгаа хүмүүс байгаа тань л та. Тэгэхээр ямар нэгэн байдлаар харилцаа холбоогүй байгаа буюу салсан байгаа хосууд маань байгаа бол энэ бүгд маань таны групп гэж ойлгох ёстой. За хэрвээ яг одоо харилцаанд байгаа бол та бүгд маань нөгөө хоёр группээс сонголтоо өрөө гэж та бүдэс хүсмээр байна. За тэгээд уншлагатай хамтдаа орцгоё. Жижиг тарот картаар болохоор таны бодол мэдрэмжийг илэрхийлж байгаа. За тэгээд камерны мань нөхцөл байдлаас шалтгаалаад зарим картууд маань бол бүрэн дүүрэн бол харагдаж чадахгүй байгаад байна. За хамгийн ихэнд болохоор 4-ийн аяга, 3-ын саваа доошоо, 6-гийн сэлэм, 8-ийн аяга, 5-ийн саваа доош харсан байдлаар гарч ирсэн. За энэ байдлаар юу гэж бодож байна гэхлээр за та бол энэ харилцаанд бол үнэхээр гэрэл гээтэй ирээдүй байхгүй юм байна. За бид хоёр бол эвлэрч нэгдэж болж чадахгүй юм байна гэдэг ийм сэтгэл готролд орчихсон, шүн нойргүй хоноод, өглөө босоод тэр хүнийг бодвол орой бос бодож хоноол. Тэгээд ийм хэцүү нөхцөл байдлаасаа та явахыг маш хүсэж байна. Нэг бол тэр хүнийг мартрах хүсэж, нэг бол энэ хэцүү ийм хэрүүлдэж гэдэг юм уу би бинийг хохироосон зовоосон юм харилцаанаас бүр мөсөн явахыг таавал хүсэж байна. За эсвэл бүр эдгэрээд энэ харилцаагаа цоо шинээр эхлүүлэхийг хүсэж байгаа байдал бол байна. Тэгээ та тэр хүний бодол гэхээс илүү энэ харилцааны талаар явах бодож байна. Тэгээ 5-ын саваа болвол би биэндээ маргалдах маргааны хилдэг байгаа. Тэгээ доош хараад гарч ирсэн гэхлээр яалтчгүй 20 дугаар бүлийнхний хувьд бол тэр хүнтэйгээ маргалдах, зөрчилдөх үл ойлголцлоос бол бүр ингээд залхсан байдал бол байна. Тэгээд энэ нөхцөл байдал хурдан дуусаасай. Бид өөрөө одоо би биэндээ эвлэрч ойлголцоосоо за үнэхээр ойлголцож чадахгүй бол би харилцаа үнэхээр дуусгамаар байна гэсэн маш тодорхой бодол мэдрэмжтэй бол байна. За бид өөр ирээдүйд эвлэрлээч гэсэндээ аз жаргалтай байж чадахгүй байх. Бид өөрийн ирээдүй бол тийм гэрэл гээтэй биш гэдгийг дүгнчихсэн нэлээм сэтгэлээр унтсан, сэтгэлээр гутарсан байгаа энергитэй байгаа байна. 2 дугаар бүлгийнхэн маань. За тэгээ яг үнэндээ тэгээд таны хувьд бол энэ харилцаанаас яг юу хүсэж исэн юм бэ те? Яг юу хүсэж байгаа юм бэ гэдэг нь бол уул нь их амархан. Юу гэхлээр одоо энэ харилцаа ингээд нэг яах гэдэг нь мэддэхгүй, тодорхойгүй, гацалтгүй маш хурдан үргэлжлээд ингээд хөдөлгөөнд ороод явахыг тавал хүсэж байгаа. Шууд утгаараа та энэ хүнтэй эвлэрэх буюу холбоо барихыг хүсэж байна. Ярилцах. За заавал шууд эвлэрэх биш юмаа гэхэд яд чи ярилцах те. Юу болохгүй байгаа, юу болоод байгаагаа нээлттэй ярилцахыг хүсэж байна. За тэгээд сэтгэл зүйн үед юм хоосорсон, гунихарсан, гутарсан юм сэтгэл зүйн үед тавгүй энэ нөхцөл байдлаасаа гарахыг бол ялцчихгүй хүсэж байна. За тэгээд би биний рүүгээ маш гоё романтик үйлдэл хийсэн. Би бинийгээ болзаанд урсан, нээлттэй хайрлаж байгаагаа илэрхийлдэг. Тэр хүнд хайрлаж байгаач та мэдэрдэг. Тийм харилцаа хүсэж байна. Тэгээд энэс бол романтик эхлэлийг хүсэж байна. Энэ хүн харилцаанаар илүү романтикаар хичээгээсээ хичээл зүтгэл гаргаасаа гэж бол таны хувьд бол хүсэж байна. За тэгээд энэ харилцаанаар бол та хэрвээ та энэ 20 дугаар бүлийг сонсож байгаа эмэгтэй тал нь байгаа бол буюу жижиг энэ уншлага сонсож байгаа хүн нь эмэгтэй хүн байгаа бол энэ харилцаан дээр маш итгэлгүй, өөртөө итгэлгүй болсон, өөрийгөө голсон, өөрийгөө хайрлахаа болсон, өөрийгөө нэгдүгээр тавихаа болсон, өөрийгөө одоо ингээд хайрыг хүртэх хэрэггүй гэж мэдрээд байгаа бол энэ бодлоосоо гарахыг хүсэж байгаа. Өөртөө итгэлтэй болох, өөрийгөө хайрлах. Энэ харилцаанд өөрийгөө хайрлагдж байгаагаар мэдрэхийг хүсэж байгаа. Тэгээд тэр хүнээс зүгээр ингээд ойлгомжтой тодорхой хайраа илэрхийлдэг байгаасай, намайг хайрладаг байгаасай. Тэгээд энэ хэцүү нөхцөл байдал, хэцүү цаг үе ард үлдээсээ
идгэрээд үлдэхээр байна уу эсвэл эвлэрээд үлдэхээр байна уу, ямар нэгэн байдлаар энэ байдал илүү гэгээлэг өнгөөсөр шийдэгдээсэ гэж хүсэж байгаа байдал бол ялцчихгүй 1-р бүл 2-р бүлийнхэнд байна байгаа бол харагдчихна. За тэгээд 2-р бүлгээс сонгож байгаа хүмүүсүүдийн маань бодож байгаа тэр хүн нь яг юу бодож мэдрээд байна вэ гэхлээр чамд бол одоо маш хүчтэй татагддаг, маш хайртай гэдгийг болвол ойлгоод байгаа гэж бол харагдчихэв. За тэгээд King of Swords доошо, Ace of Swords доошо байна гэхлээр яг юм нээлттэй ерөөсөө тойр хоорондоо яриа ерөөсөө өгнүүлж чаддаггүй. Яг таныг энэ хүн юу гэж дотроо бодож явдгийг чи ерөөсөө мэддэггүй гэж гарч ирж байна. Одоо 2-р бүлийнхэн надад хайртай юу гэдгийг ч мэдэхгүй, ирээдүйд надад хамт амьдрахыг хүсэж байгаа мó гэдгийг ч мэдэхгүй. Энэ харилцаа яг яахыг хүсэж байдгийг ч мэддэггүй. Хоёрын хувьд бол бүр ингээд огт ингээд ирээдүй рүү чиглэсэн эсвэл биенийхээ сэтгэл санаа ямар байгаа талаар ерөөсөө юм гүн гүнзгий яриа ерөөсөө өрнүүлдэггүй гэж бол харагдаад байна. Тэгээ зүгээр ингээд хамт байхдаа амар гоё хөнгөн зүйл яриад, романтик зүйл яриад өнгөрчдөг ч гэдэм юм уу. Эсвэл өөрөөсөө айдас чиний талаар бодож байгаа эргэлзээч гэдэм юм уу, тийм гүн гүнзгий яриа ерөөсөө өрнүүлдэггүйтэй холбоотой. Энэ хүн таны талаарх бодол нь бол одоо таныг таньж мэдээг байгаа гэх юм уу та. Яг тэгвэл хоёр тийм нээлттэй яриа ерөөсөө өрнүүлдэггүй. Яг юу хүсдэг энэ хүн бол ерөөсөө ойлгоогүй байгаад байгаа л харагдчихэв. Таныг ямар хүн бэ? Одоо таны үерхдэг хүн, таны хосчин ямар хүн бэ гэд 2-р бүлийнхний бодож байгаа хүнээс асуулаа гэж бодоход одоо царай зүс, мэрэгжил энтрий чинь хэллэхээс цаашгүй хобби, ирээдүйн зорилго, за ирээдүйд битээр амьдралаа гэж бодоход ямар үн цэнтэй, ямар гэр бүл, яаж амьдрахын, эсвэл хүүхдтэй болохыг хүсдэг юм уу, хүсдэггүй юм уу гэдэг одоо нэг тийм гүн гүнзгий одоо танилаас цааших том мэдээллүүдийг мэддэггүй байдал бол айгүйх байна. Тийм. Таныг бас юу хүсэж байдгийг чинь бас яг үнэлэхэд мэддэггүй гэж бол гарч ирж байна. За тэгээд хамгийн гол нь энэ харилцаагаа энэ хүн бол дуусгахыг хүсэхгүй байгаа, өөрөөр чинь алдахыг хүсэхгүй байгаа гэдгээр бол карт бол төгсгөл болгож гарч ирсэн. Тэгэхээр энэ хүн бол асуултыг хариулт бол тэр хүн танд хайртай гэдгээр мэдээж бол хайртай. Яагаад гэхээр энэ харилцаагаа тавьж явуулахыг хүсэхгүй байна. Чам руу татагдчихж байгаа таталцсан нь бол аюу хүчтэй. Тэгээд чамаа би сайн мэдэхгүй байна. Тэгээд таньж мэдэх хүсэл бол байгаа. Тэгээд энийг гоо нээлттэй ярилцахыг хүсэж байгаа. Тэгээд энэ хүн ингээд одоо хоёр тустай байгаад ч юм өөрөө чинь талаар бодож эхэлсэн юм байна л да. Яаж одоо юу хүсэж идэм бол нэрээ яагаад битээр ингээд зөрчилдөд идэм бол гэж бодсон чинь таныг юу хүсдгийг энэ хүн мэддэггүйсэн. Таны юу зорддог, таны ирээдүй, таны мөрөөдөл юу гэдгийг энэ хүн огт мэддэггүй. За бараг дуртай хоол ч юм уу ямар бэлэг авахыг хүсдэг чинь энэ хүн мэддэггүй юм байна да гэдгээ мэдэж авсан гэж бол харагдаж байна. За тэгээд 2-р бүлгийнхний маань хувьд тэр хүн энэ харилцаагаа ирээдүйд яахыг хүсэж байгаа вэ? Ер нь энэ харилцаагаа яаж авч явахыг ингэж хүсдэг юм бэ те? Ер нь гэдгийг төлөвлөж зорж байгаа юм бэ гэдгийг асуусан байгаа. За тэгэхэд бол Queen of Wands гэж гарч ирсэн. Тэр хүн бол ирээдүйд өөртөө чинь ингэ татагдсан хിവэрэл байна гэдгийг чинь. Тэгэхээр дээрээ хааны саваа, доороо хатны саваа гарч ирсэн гэдэг. Тэгэхээр за дэлгэцний багтаамж шалтгаан харагдахгүй байгаа учраас би энэ дээр гаргаад өгье картыг. Хаахтан. За харагдчихэв үү тэгсэн чи. За харагдчихэв тий. Хааны саваа болон хатны саваа хоёр зэрэгцэж байхыг хүсэж байгаа. За тэгээд өөрөөх чинь бол ирээдүйд бол маш үнцэнтэй, халамжтай, ухаалаг, үзэсгэлэнтэй эмэгтэй гэж эрэгтэй болон эмэгтэй гэж бодсон хിവэр байна. За тэгээд
Энэ харилцаа бол одоо жоохон тэнцвэргүй, балансгүй, одоо нэг юм тогтвортой бус. За ингээд нэг яах гээд байгаа тодорхойгүй юм байдал байгаад байна гэдэг тэр хүн анзаарсан байна. Тэгээд ирээдүйд энэ хүн болвол Eight of Pentacles гэдэг боломжтой хичээл зүтгэлийг илэрхийлдэг. Хичээл зүтгэл нь бол зүгээр ингээд бодоод яваад тахаас илүүтэйгээр бодит хичээл зүтгэлийг юу нь хэлдэг юм аа. Тэгэхээр ирээдүйд бол 2 дугаар бүлийг сонсож байгаа хүмүүсүүд нь бол бодит хичээл зүтгэл гаргахыг хүсэж байгаа. Энэ харилцаан дээрээ бодит хичээл зүтгэл гаргана гэдэг нь юу гэсэн үг юм гэхлээр одоо тусдаа гараагүй бол тусдаа гарахыг зорих. За тэгэл би биенийхээ ирээдүйн төлөө хадгаламж бий болгох, чиний төлөө одоо ямар нэгэн байдлаар биетээрээ тусламж үзүүлэх сэтгэл санааны гэхээс илүүтэйгээр бодит одоо мөнгө санхүү, сэтгэл санааны тусламж, зөвлөгөө байдаг юм уу, урам зориг байдаг юм уу, хайр халамж байдаг юм уу. Тийм зүйлээр тусламж дэмжлэг үзүүлж ирээдүйнхээ төлөө бодит талхам хийхийг хүсдэг. Энэ хүний хувьд л ирээдүйд энэ харилцаан дээр. За тэгээд justice гарч ирсэн гэхлээр энэ харилцаан дээр үнэнч байхыг хүсэж байна. Зөв хүн байхыг хүсэж байна, үнэнч байхыг хүсэж байна. 2 дугаар бүлийнхэнд би одоо ингээд нэг үнэлэгдсэн гэх юм уу та тий. За миний хос бол маш мундаг хүн гэд өөрөө чинь бахархуулахыг хүсэж байна. Тэгээд энэ харилцаагаа болвол тийм үнэнч одоо баталгаатай гэх юм уу тийм харилцаагаар авч явахыг энэ хүний хувьд бол хүсэж байгаа гэж бол харагдаж байна. Тэгээд 2 дугаар бүлгийн хайртай хүн нь та бүгдийн ямар зан чанар таалагддаг гэхээр та бүгд сонсож байгаа болон бодож байгаа хүн ч магадгүй загас ихэр жинлүүрээ орд байх боломжтой. Заавал орд тарахгүй байж болно. За тэгээд та бүгдийн хувьд бол маш өсдөг одоо нэг өөрийгөө байнгын хөгжүүлж идэг, өөрийгөө хайрладаг, хайр цагнаас гадуур сэтгэдэг, шин санаа болгоныг олдог. Ингээл харахад маш олон зүйлүүдийг амжуулсан байдаг. Одоо хичээл сурлага, ажил, ур чадрын хувьд өөрийгөө амар сайн хөгжүүлдэг, урлаг спортын хувьд өөрийгөө амар сайн хөгжүүлдэг, найз нөхд харилцааны хувьд өөрийгөө маш сайн хөгжүүлдэг. Энэ зан чанар ч аюу таалагддаг. Тэгээд гол нь өөрийгөө одоо маш сайн сонсдог, өөрийгөө хайрладаг, өөртөө цаг гаргадаг. За тэгээд өөрийгөө хязгаарлагдаггүй юм үзэсгэлэнтэй гэж бол хардаг. За тэгээд бодол санааны хувьд бол байнгын юм зөв дэвшилт, өөрчлөлт, өсөлтөнд ингээд орж байдгаа гэж бол боддгийм байна. Тэгэхээр энэ зан чанар, энэ хандлага, энэ одоо дотоод сэтгэл зүйч нь бол өөрөө чинь бодож байгаа хүнд бол хамгийн их таалагддаг юм байна. За тэгээд нэмэлт хэсгээрээ болвол хоёрын хувьд бол одоо ингээд гацалтанд ороод байгаа, хоорондоо зөрчилдөөд байгаа энэ асуудал нь юу юм бэ? Эндээс гарах гаргалгаа нь юу юм бэ? За тэгээд та энэ хүнийгээ юуг буруугаар ойлгосон бэ? Жишээлбэл энэ хүн надад хайргүй. Энэ хүн надад хайртай байсан юм бол ийм хандлага надад арайч гарахгүй гэж боддог ч юм уу те? Энэ хүн надтай ирээдүй харахгүй байх гэж боддог ч юм уу. Тэр хүний талаар та дотроо дүгнэлт гаргацсан. Гэхдээ тэр чинь ямар буруу дүгнэлтийг та ямар худлаа дүгнэлтийг гаргацсан байна вэ гэдгийг хараад ойрын 5 сарын ирээдүйд хоёрын амьдралд ямар өөрчлөлт гарсан байх вэ гэдгийг нэмэлт хэсгээрээ харна. За нэмэлтийг маань авахыг хүсэх юм бол гэрэл тараад 2025 гэдэг Instagram хуудасаар team сэдвтэй уншлагын нэмэлтийг авъя гэд ороод ирээрээ. Тэгээд уншлага маань таалагдсан бол лайк, subscribe дараад маш гоё цэцэг юм уу, зүрхний гоё эможи үлдээгээрэй гэж та бүгдээс хүсмээр байна. Тэгээд тусгаалan одоо ямар сэдвээр уншлах амаар байгаа вэ гэдгийг гоё итгэвтэй оролцоотой уншигчд маань комент сэтгэлээ үлдээгээрэй гэж хүсмээр байна. Тэгээд та бүгдтэй аз жаргал хүсье. Дараагийнхаа уншлагаар уулзтлаа. Түр баяртай. За 3 дахь бүлийнхэн маань уншлагатай тавтай морил. За энэ удаагийн уншлага маань болохоор энергийн шалгалтын хэсэг маань болохоор голын хар картуудаар хийгдэх байгаа. За энэ дээр юу харах вэ гэхээр хоёрын хосын харилцаа ямар нөхцөл байдалтай байгаа вэ гэдгийг хараад энергийн шалгалтанд тохирж явах юм бол жижиг оракл картаар
та тэр хүнийгээ юу гэж бодож мэдэрч байна вэ? Яг үнэндээ та энэ харилцаанаас яг юу хүсдэг вэ гэдгийг харах байгаа. За том oracle картуудаар болохоор таны бодож байгаа хүмүүс таны талаар ямар бодол мэдрэмжтэй байна вэ? За энэ харилцаан дээр ер нь ирээдүйд яахыг хүсдэг вэ? Ирээдүйд юу гэж төлөвлөдөг юм бэ гэдгийг хамтдаа харахаар байгаа. За тэгээд энергийн шалгалт руугаа хамтдаа оръё. За энэ харилцаагаа болохоор за 3 дугаар бүлийнхний маань хувьд болвол маш одоо потенциал өндөртэй бид хоёр хамтдаа байх юм бол айгүй аз жаргалтай элбэг дэлбэг хангалуун амьдрах юм хосуудаа гэж ерөөхдөө бол боддог. За тэгээд та бүгдийн маань толгоонд бол одоо маш олон бодлууд, маш олон дүгнэлтүүд, маш олон шийдвэрүүд ч гэдэг юм эргэлтсэн олон юм бодлууд айгүйх эргэлдээд байгаа. За тэгээд энэ харилцаан дээр бол та нөгөө үнийгөө бол чин сэтгэлээсээ оролцохгүй байна. За тэгээ магадгүй ямар нэгэн зүйлийг надаа нууж байна. Тэгээд надаас болохоор одоо ингээд жоохон зайгаа бариад хөндөрөхгүй байна. Надаас ер нь энерги жоохон татах гад байна гэсэн бодлыг та бас агуулад. За тэгээд тэр хүнийг бол одоо ингээд айгүйх бодож энэ хүн юу боддог бол юу идсэн болж гэдэг юм уу? Миний талаар юу гэж боддог бол гэд айгүй олон ингээд тэр хүний бодол мэдрэмжийг мэдхийг айгүй хүсэж байгаа, айгүй ухаж байгаа гэх юм уу те. За тэгээд за энэ харилцаа бол бас нэг юм яах нь бас нэг юм тодорхойгүй байдлыг бас айгүй үсгдэг. Энэ харилцаа ирээдүйтэй юм шиг, үгүй юм шиг, өөртөө чи хайртай юм шиг, хайргүй юм шиг одоо магадгүй гуравдаж харилцаа байгаа юм шиг, байхгүй юм шиг ч гэдэг юм уу. Ямар нэгэн байдлаар ингээд нэг юм тодорхой болж өгөхгүй байгаад байгаа. Энэ харилцаа ингээд би биентэй итгэлцэлтэй ингээд урсаж өгөхгүй байгаад байгаа нь танд айгүй хэцүү байгаад байгаа. Тэгээд уул нь хайртай боловч ингээд толгойг чинь эргүүлээ, дахиж нь ажилуулад ингээд байгаа танд жоохон стресстэй байгаад байгаа. Тэгээд ер нь бол тийм эргэлзээтэй ойлгомжгүй тодорхойгүй харилцаанд байгаа хүмүүст илүү тохиромжтой уншлахаа гэж 3 дугаар бүлгийнхэн бол гарч ирж байна. За тэгээд энэ энергийн шалгалт танд тохирч байгаа юм бол та өршүүлээд уншлагаа сонсож болно. За тэгээд та ерөнхийдөө бол энэ хайртай хүний юу гэж бодож мэдрээд байгаа вэ? Гэдэг дээр болохоор за тэр хүн ерөнхийдөө бол одоо ингээд магадгүй хоёр холбоогүй ч юм уу түр хугацаанд салсан маргалцсан нөхцөл байдалтай бас байж болно шүү. Тэгэд энэ хүн бол одоо нэг юм шинээр эхлэх, эвлэрэгч гэдэг юм уу те. Энэ харилцаагаа дараагийн шатанд гарах юм хүсэлгүй байгаад байгаа болов уу гэж таны хувьд бол бодож айж эмээгээд байгаа бол харагдаж байна. За тэгээд надаас одоо ямар нэгэн зүйлийг ингээд нуугаад сэтгэлээ ерөөсөө илчлэхгүй, надтай гоё ярилцахгүй, болцохгүй ч гэдэг юм уу. Өөрөөгөө жоох илэрхийлэхгүй байгаад байна гэж та нүг бол бодож байна. Уул нь бол би энэ хүнд бол айгүй хайртай. Тэр хүнд би бол одоо маш их татагддаг. Тэр хүн бол одоо миний цорын ганц хүн гэдэг би сонголтоо хийчихэд байгаа. За тэгээд би тэр хүнийг бол айгүй хүлээж байгаа. Тэгээд одоо ингэ доктортой шийдвэр гаргах дараагийн шатанда шилжигч гэдэг юм уу. Энэ харилцаагаа нэг дуусгачихгүй байхын тулд би одоо маш их юм хичээл зүтгэлийг би өөрөөсөө айгүй гарч байгаа гэж бол та бол өөрийгөө бол бодож байна. За тэгээд энэ харилцаа ингээд урагшилж өгөхгүй ингээд юм гаццсан нөхцөл байдалд та ерөнхийдөө бол юм сэтгэл хангалуун биш байгаад байгаа л гэж бол харагдаад байна л да. Тэгэл ингээл нэг юм өдөр тутамдаа уулзаал нэг хийдэг юм хийгээд ч гэдэг юм уу те. Жохон уйдсан байгаад байгаа нь таныг жохон сандаргаад байгаа гэж болно. Тийм одоо ингээл байнгын л гоё зүйлүүдийг хийж үзээл ингээл адал явдалтай болцоонд яваад ингээ хүсэж байгаа боловч өрнөлтөө биш байгаад байгаа нэгэн ивэ болцоод байгаа таныг бас жоохон айцд оруулаад байгаа. Тэгээ энэ хүний бас үйл хөдлөл авах болов эсвэл дараагийн шатанд гарах хамтдаа нэг гэр бүлд орох ч гэдэг юм уу. Аль хэдийн нэг гэр бүлд орсон болвол аялал зугаалгаар явах ч гэдэг юм уу. Гэр бүлдээ цаг зацуулах ч гэдэг юм уу. Онцгой юм надад surprise барих мархыг хүлээгээд байгаа боловч энэ тийм онцгой романтик үйлдэлүүдийг ойрт хийгээгүй. Энэ нь таныг бас эргэлзүүлээд надад хайргүй болцсон юм болов уу? Энэ харилцаа ингээд бүтэхгүй юм болов уу гэдгийг эргэлзээнд хүргээд байгаа гэж бол харагдаж байна.
За тэгээд энэ харилцаанаас та яг юу хүсэж байгаа гэхлээр маш юм тайван, тогтвортой тэгээд ингээд эргэтэлэг талаасаа ер нь их юм тодорхой байр суурьтай ингээд манлайллыг хүсэж байгаа гэж бол гарч иж байна. Одоо нэг гэрт орё гэд нүүж мүдэг ч юм уу. Одоо хойлоо ингэн гэдэл одоо ингээл энэ харилцаагаа бүр манлайлаад авч яваад удирдаад чиглүүлээд ийм манлайлагч хөдөлгөөнтэй харизматай байхыг ихэд бол эрэгтэй талаасаа тайван хүсээд байна. Тэгээд ялцчгүй энэ харилцаан дээр та бол ингээд дараагийн шатанд гарах болцсон юм шиг мэдэмж төрөөд байгаа. Одоо үерхэд ингээд дууссан бол одоо нэг гэр бүл болж үзэх ч гэдэм үү, тусдаа гэрээсээ хамтдаа голтой болцдог байсан бол хамтдаа амьдарч үзэх ч гэдэм үү, ямар нэгэн байдлаар шат ахихыг та бол хүсэж байна. За тэгээд нэг юм болцож малцахгүй ч гэдэм үү, нэгэн хэвийн байдлаасаа гарахыг хүсэж байна. Илүү романтик харилцааг ерөнхийдөө бол хүсэж байна. За тэгээд яг уу магадгүй энэ хүн хойлоо тэгин ингэн гэж ярьдаг байж болно. Романтикаар хойлоо одоо тэтүү хөвчтэй болно. Тэгин дараа жил хойлоо тэгин хойлоостой ийм ирээдүг зохицлоо бүтээн гэл амар ярьдаг байж бас магадгүй. Тэгээ таны бодлоор бол ингээд ярихаасаа илүү энэ хүн ингээд хурдан үйлдэлээ хийгээсээ ингээд яриалахын хизээдэг энийг яг үйлдэл болгож хийх гээд байгаа юм болоо гэж таас жоохон төвчээр ч алдагдаад байгаа учраас хурдан үйлдэл хийгээсэй гэж бол хүсэж байгаа бол харагдчихэв. За тэгээд та бол өөрийгөө энэ харилцаан дээр аягүй хичээдэг тал юм гэж юу нь бол хараад байна л та. Тэгээд над чиг ингээд юусоо хичээхгүй байна. Ер нь бол хангалттай энэ хүнийг хичээхгүй байна л гэж та хараад байна л та. Тэгэхээр илүү бодтой алхмаар яриад тахаасаа илүү ингээд үйлдэл авч ингээд энэ харилцаан дээр хичээгээсэй. Тэгээд энэ гацалтын энергиэсээ гарах юмсан гэж хүсэж байгаа энерги бол байна. За тэгээд яг энэ харилцаагаа яг яах юм бэ? Хэдэн жилийн дараа яах юм бэ гэдгийг гоё нийн нүггүй сайхан ярилцахыг хүсэж байгаа бол харагдчихээн. 3 дугаар бүлийнхний хувьд бол за хоёул одоо ингээд хоёулаа ажилтай төрөлтөө одоо ингээд хоёулаа харилцаа болж чинь чиш надад таалагдж чинь би ч чам таалагдж чинь хизээ гэрд нэг гэрт орох вэ? Амар нээлттэй ч юм уу? Эсвэл одоо ингээд тийм яриаг өгнүүлэх хүсэж байна. Эсвэл нөгөө хүн чинь ч гэсэн одоо санхүү нөхцөл байдал нь их биш байж болно шүү дээ. Эсвэл бүр одоо ингээд байр маяны мөнгө цуглуулж байгаа ч юм уу. За тэ мэдхгүй ямар нэгэн байдлаар нэг юм тэр хүнийг та ингээд бас ингээд юу бодоод яваад байгаа юм айгуу сайхан нэлттэй ярилцахыг хүсээд байгаа л гэж бол гарч ирж байна. 3 дугаар бүлийнхний зүгээс. За тэгээд харин таны талаар нөгөө хүн чи юу бодоод байна вэ гэхээр за хэрвээ та хоёр маргалцсан, муудалцсан байгаа бол за энэ харилцааг бол дуусгах болоогүй, энэ харилцаа бол дуусаагүй, дуусгах ер нь бол болоогүй шүү. Энэ харилцаа бол маргалцсан байсан ч гэсэн би бол тавьж байгаа болохгүй. Энэ харилцаагаа зүсгэлтэй болон би физиологтой бол энэ харилцаа бол дуусгаагүй гэж бол харж байна. Тэгэд өөрт чинь бол маш их татагддаг. Амьдралд нь бол маш чухал хүн гэж бол боддгоо. За тэгээд за магадгүй таныг айгүйх шахалтанд айгүйх оруулдаг гэж бас бодож иж магадгүй. Тийм хитрхийн ингээд өөрөө контролдох гээд одоо хоёлоо тгий инги гэд айгүй тийм бодох цаг хугацаач гэдэг юм уу? Тийм зүйл өглөхгүйгээр ингээд шахаад байдаг жоох ингээд дарамтанд оруулаад идэг гэж бодоод иж магадгүй. За яг дарамтанд оруулах гэхээс илүүтэйгээр ингээд жоохон одоо тэг инг гэж жоохон зааварчлах гад байдаг. Өөрийнхөө хүслээр жоохон болох гад байдаг. Тэгээд айгүй нөлөөлдөг одоо үг үйлдэлээрээ жоохон ингээд жоохон мухаар илүү жоохон манипуляц надад хийгээд идэг гэж энэ хүн бас бодоод идэм байна. Гэхдээ энэ хүн тантай хамт амьдрах юм бол таныг бол одоо ингээ маш хүчтэй, харизматай, за бараг ингээд бид хоёр хамт амьдрах юм бол аюу хүчтэй, хүчрхэг тийм одоо мөнгөтэй төрхтөөч гэдэг юм уу, амжилттай тийм гэр бүл болно гэж бол ерөөхдөө харж явдаг юм байна. За тэгээд таныг бас одоо надад бас жоохон ирэлцдэг байх та. Би одоо ингээд тодорхой шийдвэртэй хөдөлж өгөхгүй байгаад надаас жоохон ирэлцэж байгаа байх та гэж бас
боддог байдал бол харагдчихэв. Өөртөө жоохон тийм итгэлгүй байдал бол 3 дугаар бүлэгнээс сонгож байгаа хүнд бол байна. Гэхдээ энэ хүн бол одоо ингээд хичээл зүтгэлийг одоо энэ харилцаан дээр бол би үргэлж хичээнэ гэж одоо ингээд бодож явж байгаа л харагдаад байна. Одоо яг өөрөө чинь бодож байгаа шиг хичээхгүй байна. Одоо ингээд нэг энэ харилцаан дээр ингээд шин зүйл санаачлахгүй байна гэж бодож байгаа боловч эсвэргээрээ 3 дугаар бүлийнхний манд бодож байгаа хүмүүс бол одоо таныг айгүй гоё хичээж юм те өөрийгөө ч гэсэн бас би ингээд хичээж байгаа гэж ботоод байгаа л харагдаад байна л да. Тэгэхээр хичээж байгаа хичээл зүтгэлийн танд бас нөгөө сайн үнэлэгдэхгүй байгаад байгаа юм байна да. Тэг би жоохон гологдчихж магадгүй дээ гэсэн бодол бас 3 дугаар бүлийнхний маань бодож байгаа хүнд бол төрөөд байна. Тийм. Тэгээд мөн бас ингээд нэг юм шахаад ингээд тэг инг бодтой шийдвэр хурдан гаргах ингээд шахаад ахаа тэр хүнд бас жоохон юм за нэрээ юу илээ гэсэн нэг юм том бодол орж ирсэн байна. Бас эргэлзээ төрсөн байна. Би одоо чадахгүй юу? Надад тийм потенциал байгаа юу, байхгүй юу гэдгээ бас нэлээд бас анзаарахад хүрсэн гэж бол харагдчихэв. За тэгээд тэр хүн яг ирээдүгөө яг юу гэж төлөвлөлт юм бэ? Ирээдүйд юу энэ харилцаан дээр юу юм боддгоо юм уу, боддгоо юм уу гэдэгт дээр бол за энэ харилцаагаа бол одоо их л гоё романтик авч явна гэж бодож байна. Хайр дурлалаа өөрт чинь би илэрхийлдэг, сэтгэлээ илэрхийлдэг гэж бодоод яваад байна өөрийгөө. За тэгээд маш их ингээд хичээл зүтгэлийг энэ харилцаан дээр бол гарганаа. Тэгээд дэвэл доош гарч ирсэн гэхлээр магадгүй бас эсрэгээр эргэжлэх тал нь жоохон хитрхи ингээд жоохон удирдах гад гэдэг юм уу тийм байгаад байдаг бол тэрийгээ жоохон сулруулад илүү эрүүл бие биендээ итгэсэн гэгээлэг тийм харилцаатай болохыг хүсэж байгаа. Тэгээд харилцаагаа бол одоо бүр ингээд цаашаа ингээд ахиулах гэх юм уу та таны үсээд байгаагаар гэж ахиулахыг ерөнхийдөө бол хүсэж байгаа. Гэхдээ өсгөж чадахгүй байгаад байгаа гэдгийг бол өөрөө мэдэж байна. Тэгээ энэ дээр бол үйлдэл авах илүү хичээхийг хүсэж байгаа. За тэгээд одоо ингээд нэг юм таны одоо ингээд нэг таадтаас нэгээс аюул сайн зөрөгтэй хэлсэн юм шиг байна. Дараагийн шатанд гарыг одоо ингээд амьдралаа ингээд зэгслээд явъя. Тал талаасаа хичээж гэдэг юм уу энэ үзэл бодлоо аюу хэлсэн байна. Тэр чинь ч аюу нэг хугацаанд бас чимээгүй байх тач гэдэг юм уу хүндэрсэн гэж бодоод байгаа энэ үедээ тэр хүн бол нэлээд хуцтай бодсон байна. Тэгээд одоо энэ нэг эморал гэдэг юм уу шийдвэргүй нөхцөл байдлаасаа гарахыг хүсэж байгаа. Илүү дөрвтэй, илүү хөдөлгөөнтэй алхамууд хийхийг хүсэж байгаа гэж бол гарч ирлээ. Тэгэхээр яг таны зүгээс бол илүү баталгаагүй мэдрэмж юм хэд бол аваад байгаа. Тэгээд ингээд зоригтой үйл хөдлөл хийгээд ингээд дараагийн шатанд гараасай гэж бодож байгаа болвол тэр хүн буюу таны бодож байгаа тэр хүн бол нэлээд шийдвэр гаргахаас өмнө нэлээд хугацтай бодож гин. Тэгээд шийдвэрээ гаргаад ингээд урт хугацааны юм төлөвлөгөө бол гаргахаар харагдаж байна гэж бол харагдаж байна. За тэгээд нэмэлт хэсэг дээрээ болохоор за яг бүр дэлгэрүүлээд хоёрын ингээд гацаад байгаа нэг нэгнээсээ хүсээд байгаа таны зүгээс хүсээд байгаа тэр гацалтанд оруулаад байгаа зүйл нь яг юу юм бэ? Тэд энэ гацаанаасаа яавал гарах юм бэ те? За тэгээд одоо таны зүгээс тэр хүнийг жоохон буруугаар бодцсон бид нар бодол байдаг шүү дээ. Тэр хүн надад хайргүй гэж бодцсон байдаг ч юм уу те? Тэгэхэд яг үнэндээ тэр хүн танд хайртай байдаг ч гэдэм үү? За үнэнч гэж бодцсон байдаг, үнэнч биш байдаг гэдэг ч юм уу. Таны одоо та тэр хүнийг нэг байдлаар дүгнсэн байгаа шүү дээ. Тэгээ та яг ямар зүйлийг буруугаар дүгнсэн бэ тэр хүнийг те? Тэр хүнийг буруугаар ойлгоод байгаа, буруугаар дүгнээд байгаа тэр зүйл нь юу юм бэ? За тэгээд ойрын 5 сарын энерги ямар байх вэ? Одоогийн нөхцөл байдлаа сайжрах уу? Алтаа тутагтлаад хоёр мань засаж чадах уу? Эвлэрэл найрамдалд хүрч чадах уу гэдгийг хамтдаа нэмэлтээрээ харна. За тэгээд нэмэлтээ маань авахыг хүсэх юм бол гэрэл тараад 2025 гэдэг Instagram хуудасаар маань холбогдоорой. Тэгээд уншлах таалагдсан бол лайк, subscribe дараад
зүрхний эможи та бүгд минь гоё үлдээгээрэй гэж та бүгдээсээ хүсмээр байна. Тэгээд ямар уншлага аммаараа бас идэвхтэй комент хэсэгт үлдээгээрэй. Тэгээд комент болгондоо би бас хариулдаг байгаа. Тэгээд өдрийг сайхан өнгөрүүлээрэй, сайхан амраарай, баярлалаа.